Энэ бол манай гол дүр болох Жанхан. Тэрээр дэлхийн шилдэг алуурчин бөгөөд кино маань хідэн залуус түүнийг бүсэлсэн нэг л эвгүй байдалтай эхэлнэ. Гэвч хөөрхис юу ч хийж чадалгүй түүнд орхно алуулдаг. Жанхаанч гарынхаа чилээж гарсангүй гэж хэлж байгаа тэр. Яг тэр мөчөд нөгөө балбуулсан залуусын нэг нь бидээ дэсрэх бөмбөгтэй байх бөгөөд түүнийг амжилттайгаар дөнгөж хороож чаддаг. Төгсөв. Гэ дуусчихдах бол кино байгаа ч яах вэ? Зураглал шилжээд тухайн гол дүр маань сүх дэрэг дотор сэрж байгаа. Өнгөрсөн үед язгууртны охин болж төрөн асрагч их нь өөрийнхөө хүүхэдтэй нууцаар сольж зоож байгаад эцэд нь гэртээ эргэн ирж байгаа нь энэ юм байна. Гэртээ ороход ахан гээд нэг үлбисэн царайтай юм бол мөрөн дээр нүд тавиад солигддог охин буюу хуурамч дүүн гэх юм уу да. Тэр нь орилж шарлаад бохир заваа наранд удаад шуудал гадуурхаж эхэллээ. Гэвч урд насндаа шилдэг алуурчин байсан шүү дээ. Жүжиглэх, бие барих чадваргад бүх юм нь хол илүү л байлгүй яах вэ? Ээжигээ дэврээд урдан сөгдөөд өргөдүүлэх тактик явах энэ. Тэгж угаад босч ирээд хуурамчдуудаа алдсан бүхнээ өөртөө эргүүлэн авнаа л гэдэг юм байна. Мэдээж үлбэр ах нь өмөрөөд хамар амаа сарталцаа тэнэгтэж гарнаа. Гэтэл дуугүй бүхнийг ажиглаж суусан энэ ах хүү буюу аав нь ганцхан хундаг тавихад уур амьсгал огцон мөрчлөгдөж охиныг сайшааж эхлэх энэ. Анхнаас нь л ажиглаж байсан болж таарч байгаа. Ордонд хөл тавиад л бүхнийг дайснаа болгочихлоо. Чи яахгүй байна уу? Гэж асуухт нь гол дүр маань язгууртаа удмын охин байж хулчиж болохгүй. Би юунаас ч яахгүй гэж байна. Мэдээж идэж унтахаас өөр ич идэггүй хүүхдүүдээс нь нэг л өөр. Үнэхээр гал ассан эр зөрөгтэй охин байгааг нь анзаарсан Саашаа хуурамч охиныхоо яаж ч гуугаад өгөхгүй байсан хаш бөгчөө ямар тач өгөөд орхив. Гэтэл Жанхан дахин азаа туршгаруулж хуурамч охины бүхнийг би авнаа гэж дайрав. Аав нь ч арай л давраад байна уу. Гэхдээ гэр бүлийн нэр хүндээ хадгалж үлдэхийн тулд нийтийн хэл амнаас хол байх ёстой. Төрсөн охиноо хуурамчаас дорд үзэж болохгүй хэмээн үнэхээр л гоёл чимэглэл амьдарч байсан хар шиг нь хүртэл өөртөө аваад орхив. Ингээд дуусчихгүй түүний өөрийн эрх мэдлийг энэ ордонд баттгах алхам дөнгөж эхэлж байна. Жанхаанд үүслэх шивгчдийг түүнд илгээхэд 2 дугаар хүн чинь нэг шивгчин ирээд доромжилж, дорд үзээд цэхэлцээргээр алж байна гиндэ. Тэгээд л амнаасаа болж алгадуулаа зогсохгүй сүгдэд суугаад хөөгтхийн дээр ташуурын амтыг мэдрээд авч байгаа юм. Гэтэл удахгүй язгууртны хүүхдүүдийн тулааны урлагийн тэр дундаа харух чадварын тэмцээн болох юм гин. Тэнд нь мэдээж гөлгөр ах тус явна. Тэр үед нь гол дүр маань ээжийнхээ хуурамчдууд нь өгөх гэж байсан богцыг булааж аваад тэмцээний өдөр ирлээ дээ. Тэнд нь цугласан хүмүүс түүнийг илдвэр хийлж, доромжилж, шоолж эхэлж байгаа. Нөгөө ах дүүс ч бас багасаа хичээлсэн гэсэндээ байгаа бол арайч алдчихгүй оноод авдаг юм байна. Тэр үед Жанхан үдэ болттой харвнаа гэд 3 сумыг хором дотор харвчихдаг. Гэтэл банд ганц сум л золттой байхад тэр. Хянагчин ч ялагдсан гэж зарлах тэр агшинд байг шалгуулахаар явуулж хартал эхний 2 суманд байг нэвт гарсан байх бөгөөд гуравдах нь жоохон зөрүүтэйгээр голдоо золттой үлдсэн байх нь. Үүн дээр нэмээд нисэж яваа шувуу хүртэл юу ч болоогүй мэд харуулж байхад нөгөө доромжилж байсан нөхдөөд бишрээ зогсохгүй стол улыг нь долоох шахан болж байгаа юм дээ. Тухайн хянагчин ч түүнд өөрийн бүхний заамаар байгаагаа илтгэн үлбэр ах дүүс түүнээс уучлалгүйгаа зогсохгүй харах бүртээ тойрч явдаг болох талентай болж байгаа. Хатан зөрөгтэй түн цааш юу тохиолдохыг үзэх хүсвэл та бүхэн 13 гэж бичээрэй.